Би чинь 2012 онд илүү дан нүцгэн бүсгүүрний үзэсгэлэн гарсан шүү дээ. Ярьж ирсэн сонссон тийм. Тэгээд би урдлынхын үзэсгэлэн дээр бас нэгэн нүцгэн бүсгүй тавьчих. Тэгээ одоо ерөөсөө л нэг хэдэн нүцгэн бүсгүүл оруулахгүй бол үзэсгэлэн биш юм шиг болчих. Сүлээлттэй тийм. Комментатор нэвтрүүлгийнхаа үзэгч болно хамрыг ирье. Энэ удаагийн дугаараар та бүхнийг зураач, за цуглуулагч бас олон талын цуглуулагтай Бобор гэдэг уран бүтээлийн нэртэй Сэдвийн Болбаатар зураачтай та бүхнийг өнөөдөр уулзуулж. За та уран бүтээн 7 дахь үзэсгэлэнгээ өнөөдөр харц гэдэг ингээ бид даасан үзэсгэлэнгээ ингээд Үе мөнд одоо нээж штэ. Тэ танд баяр хүргэе. За баярлалаа. Тэ уран бүтээлчний хувьд бол бас энэ 6-6-аас гадна бас уран бүтээлээ бас үзэгч олондод их мэдээ бас одоо үгүй их том ажил гэж би одоо харж байна. Энэ бол одоо зохиолчд бол одоо номоо уншихтай өрхөд адилхан чарж байгаа. Одоо нэгч сүрхий ажилладаг нь юу ах вэ? Дуртай юм болохоор л би хийдэг л байхгүй. Түүнээс би нарийн өмнө бол заалгаагүй. Нарийн ширийн одоо тэр жинхэнэ юуны урланд би сурааг болохоор өөрийнхөө л харсан бодсон сонссон нэгэрээ л ажилтдаг байхгүй. Тэгээд хүний нэг дуртай юм гэж байна штэ. Юугаа зориулах нь бэлэн байдаг юм л зураг байхгүй. Их мөрөдж исэн. Тэгээд мөрөдлөө их орой олж авсан л да. Өөрөө бол Монгол улсын одоо багшийн дэд сургуулийн одоо зургийн анги төгссөн уул нь одоо өөрөө зургийн багш хүн шүү дээ. Тэгээ яаж яваад одоо тэр болгоноос одоо зургийн багш хүмүүсээс тэр болгон бас ингээд одоо уран бүтээж болоо зураач бол төрөх юм цооролдоо тий. Би одоо анх оюутан багтаа бол яг энэ мэрэг юу уран зураг талайг сонирхдаг байсан л да. Зураач болчихсон гэж их боддог л байсан. Тэгээд ийм боломж байхгүй. Тэгээд тэр талынхаа хичээлд бол жоохон дуртай. Тэгэл ер нь гайгүй зурцдаг л байсан. Тэгэл сургууль төгсөөл мэрэгчлэр ажиллаад ирэхээр чи энэ ажил тоошин тавигдчих юм чи. Тэгэл толгойтор буцрал байдаг. Жил сайжгам хийн. Одоо бурхан болооч хөрөг ч юм уу тиймэрхүү мэддэг л байсан. Тэгэл гинтгэн л ерөөсөө эхлэмээр санагдал. 2000 оноос л хийсэн шүү дээ үндсэндээ. 2000 он хүртэл бол зургаасаа хоол хөндөл явлаа. Гэхдээ зурга хаяа нэг зурцдаг өөр хэмжээнд. Тэгэл сонирхол өөр юм чиглэл тэгэл хайцсан байсан. Тэгэл 2000 2 3 4 онуудаас эхлээл жоохон хийж үзээл болмоор юм шиг санагдал. Тэгэл зураач нарт үзүүлээл. Одоо 22 жил болж шүү дээ. 22 жил болж байна. Тэгэл 2006 онд анхныхаа үзэсгэлэн гаргаж ирсэн. Тэрний чигээр инээ төгссөн шүү дээ. Сэтгүүл жахан орж ирээд залуу зураач Болбаатарын гэж ярьсан ч. Нэг хөвшаарын байдаг сагалтай хөвшаарын. Тэгэл анхны үзэсгэлэн 2006 онд тэгж байх.
Гэхдээ тэрнээс хойш одоо ингээ миний 7 дахь үзэсгэлэн болох гэж байна шүү дээ. 2006 оноос хойш 7 дахь үзэсгэлэн гэдэг чинь бас. Тэгэхээр бас жоохон гайгүй эрчимтэй ажиллаад байгаа юм болов уу гэж боддоо шүү дээ. Тийм байна. Гэхдээ хамгийн гол нь чанартай байгаа л да. Чанаргүй муу юм тавихгүй л их бодно. Миний зургийг хараад, мэрэгжлийн хүн хараад энэ чинь юм байна гэдгийг ойлгох учраас битээр ойлголцсон. Тэгэхгүй миний зургийг хараад ойлгохгүй энэ юу зурцсан, яатсан гэдэг ингэх юм бол би пяс тэр доор унах хэрэгтэй л байхгүй. Өөрийн чинь бас зарим уран төсөө хийж байгаа бас манай болдоо манай бооворос гар хурдантай гэдэг. Зарим зургийг бол их хурдан. Тэгтээ бол одоо бас өндөр одоо зураач өндөр түвшинд бүтээдэг тий. Бас хурдтаас гадна ялгаа нь. Бас одоо уран зургийн бас өндөр түвшинд зураг бүтээдэг гэж. Тэгээд тэр нь ч өв зүгээр. Гэхдээ ер нь би жоохон төргөндөө миний өөрийн характер ч гэсэн ер нь тиймэрхүү л үнэлтэй. Яаруу сандруу ер нь давчуу. Тэгээ зураг зурхтай нэг тийм удаан нухахаараа зурга мохоо болоод байгаа шиг санагддаг байна. Нэг амьсгаагаа. Тэгээд ер нь болж өгөр л ер нь 2 3 хоног 4 5 хоног дотор л дуусгахыг хичээдэг. Аа. Тэгээд зургийг нэг мохоод бүр мөлчийтл ингэх бас дурггүй. Аа. Өөрийнхөө бодож исэн хэмжээнд хүргээл сайхан бичлэлт хийгээл тэгэл над таалагдвал тэгээд орхичих санаатай. Тиймэрхүү л байдлаар ажилтсан шүү дээ. Тэгэхээр ер нь өөрөө бас хэлжсэн шүү дээ. Нэг зургийг шишээд бол 100 зураг зурхад бол тэр зургийг 100 өөр өнцгөр зурна гэдэг. Тэг. Ер нь нэг сони юм байдаг байхгүй юу? Жишээл 10 зураач авчираад нэг хүнийг зуруулъя л да. За энийг харуулаад авах зураг. Харуулаа адилхан зурна. Гэхдээ 10 өөр зураг гарна. 100 зураач авчирсан 100 өөр зураг гарна. Бүгд адилхан тэр хүн боловч тэр хүн дээр ажиллаж байгаа ажиллагаа гэр суудал одоо тэр биерний тавилт бичлэлт бүх нь өөр. Яг адилхан зурна гэж байхгүй тийм. Өөрөөр энэ бол зураг бол угаасаа копи биш. Зураач бүхний өөрийнх нь уур амьсгал ертөнц тэр зурган дээр үйлчлэн адилхан болно гэж байхгүй шүү дээ. Бүгд өөр өөр. Гэхдээ тэр хүнийг зурна. Гэхдээ арга барилаараа бол 100 өөр зурвал. Тэгэхээр зураач гэдэг бол ганцхан л гэсэн үг байхгүй юу? Над чиг зураач өөр байхгүй. Би өөр зураач бас өөр их дурггүй. Яагаад би ингэ цуслан дээр ганцаараа байгаад дидгүй. Энд чи хинтээ ч уулзахгүй, хинтээ ч ярихгүйгээр тэгэл зургаад товрол бүтээгээл гэдэг маань миний л бод шүү дээ. За таны хувьд бол одоо ингээд онцлоход одоо ингээд өнөөдөр ингээд энэ галерейд ингээд олон хүмүүс ирчээ дээ. Тэгэхээр ер нь ялгарч байгаа юм юу гэхээр бол юу хөр зураг байна. За хөр зураг бол одоо энэ төрс гурлагийн бас том төрөл шүү дээ. Тэгэхээр хэцүү төрөл гэж би бас өөрөө бас боддог байхгүй нэг. Тийм хэцүү. Хүн болгон бас энийг сонгоод байдгүй. Тэгээд энэ хөрөг гэдгээс нь маш нарийн. Тэгэл зохиомжноос ахуулаад тэгэл буудаг гэрэл сүүдэрн заа тэгэл тэр хүний характер. Бодит хүн. Дэм бодит хүн. Фантаз байхгүй. Байхгүй. Тэндээс би одоо 1 мм алтхад өөр хүн болчихно шүү дээ. Тийм учраас тэрийг хийн гэдэг чинь маш их дотроос хөдөлмөр хүний уурхан шаарддаг байхгүй. Гэтэ би өөрийгөө хөрөгч ингэж хийж чадахгүй зүг. Ичж ийн ягаад гэвэл энэ олон зураач нар бурхтууд байхад би одоо өөрийгөө том хөрөг зурдаг энэ төр гэж ярих нэгч тийм дуртай биш. Гэхдээ би зураач гэж байхыг чадна. Миний зурж байгаа өнцөг бол ямар өнцөг вэ?
Зүгээр хүний нэг домбоолгоо суулгаад л ингээл фейс зураг авч байгаа юм шиг зурх дурггүй. Та нар ажиж магадгүй юм та ингээд хөрг инээс хайнаас ярваас зурваас янз янзын байдалтай. Тэр хүний характер над яаж харагдаж гэнэ үү гэдэг тэрийг би их сонгож. Дүр тий? Тийм. Дүр характер. Тийм. Тэр хүний характер ааш харин шингэл би гаргахыг хичээж байгаа байхгүй юу? Тэгэхгүй зүгээр л ингээд нэг номхон сайхан сууж байгаа хүнийг зурх бол нэг сонин биш над санагддаг л да. Тэгэл хүн зургийг зураад өгвөл би зурна шүү дээ тэрийг. Ямар ч байсан тэр хүний захиалсан хүний бол яг л тэр байдлаар нь л зурна шүү дээ. Тий. Өнөөдөр одоо ингээл энэ олон одоо хөрөг зургаас ингээд энэ үзэсгэлэн тавигдсанаас гадна бол энэ хөрөг зургийн эзэд бас ирж шít. Өөртөө Өөртөө юм. энэ бас энэ сонирхолтой юм байна. Ампурутлам гэдэг. За энэ зургийн эзэн байж тээ. Харин тийм. Холбаатар. Өөрийгөө өнөөдөр ирээд харлаа. Айгуу гоё сэтгэл өндөр байна. Энэ зурган дээр чи шүү том айгу өндөр юм шиг гарсан биз дээ. Энэ авсан өнцгөөс олсон. Би ч их жижигхэн өнөр. Намагаас хүмүүсээр чамаа чиний зургийг зурж байхдаа зураач маань хүртэл айгуу том битээ гэж бодсон гэсэн чинь. Энэ жоохоо хүн биш тэгээ инээнгүүт шууд таниад байсан. Тэгэхээр царайгаар шууд инээхэд таньж байгаа. Өөрсдөө тавьдаг ямар байна? Айгуу гоё сэтгэл өндөр ингээд маш кайфыг бас мэдэрчлээ. Зарим нэг нь би танихгүй. Гэхдээ манай энэ хамтарч байгаа миний дүү маань над хөргнүүд фото хөрөг санал болгож ирсэн баггүй. Би тэндээс нь нэлээд хэдэн зураг хөрөг болгосон. Би тэрний авсан зургнууд бас сонин өнцгөөс авсан тийм хөргнүүд байсан. Таалагдсан учраас би зарим тэрийг хөрөг болгосон. Тэгээ бид нар охины хараагүй өөрөө. Гэхдээ над зураг нь фотон таалагдсан учраас би тэрийг зураг болгосон хэдэн зураг байгаа. Дүүгийн миний төрсөн дүүгийн хүүхэд нь байхгүй юу? Миний дүү бурхан болцсон юм. Хөөхөн зураг аваад тахаар нь за аав чамтай зураг үтслэн гаргана гэхэд нөөдөө яхаа өнгөр авахд зоригжуулаад тэгээ үтслэнд оролцоод 10 хэдэн зураг 10 зураг тавих баг. Миний бодлоор ер нь бол би дөнгөж суралцж явж байгаа. Дөнгөж эхэлж байна. Гэхдээ гэрэл зураг яг гэдэг бол амьдралын маш чухал хэсэг юм байна. Бид нэр эргээд дурсамжаа авч үлдэхийн тулд эргээд харахад яг дурсамж л үлддэг юм байна. Маш олон хүмүүс сая 2 ковид нас барсан. Тухайн агшныг хадгалж үзэж байна тийм. Гэвч бид нар яг тэр тухайн агшнаа хадгалж үлдэж чадчихээн. Эргээд зурга хараа сэтгэлд одоо яг тэр мөчд эргээд очив юм шиг тэр сайхан мэдрэмж төрдөг болохоор бас бусад хүмүүсийн дурсамжийг бий болгож өгдөг болохоор би гэрэл зурагт маш хайртай дурлсан. Тийм. Тэгээ бас энийг бас амьдралынхаа туршид хэрэглээд авч явах хэрэгтэй байна гэж ойлгосон байгаа. Тийм бай. Ирээдүг одоо яаж төсөж байна? Ирээдүг үү? Залуу хүн биш үү? Мэдээж хэцүү зүйл тохиолдох баг. Гэхдээ тэмцээд туулаад гарах хэрэгтэй. Сайхнаар төсөөлж гин, хамгийн сайхныг мөрөөдөж гин, хүсэж гин, мөрөөдөлтөө хүрэхийг хүсэж гин. Асуудал бэрхшээлүүд байгаа ч гэсэн тэдгэрийг ялан дийлмээр байна. Тэгээ өдөр болгоныг яг энэ сайхан дурсамжуудаа бас нандинж, санаж, бас хадгалж үлдмээр байна. Таныг бас зураг зурж харж байхад бол та эхлээд ингээд харамдаагаар Тийм. аюугаа ерөнхий дүр төрхийг гаргаж байна. Өсвөхийн гараа. Тийм ээ. Одоо байшингаар бол одоо байшингийнхаа суур ханыг тий босгож байна тий. Тэр чижил хин л дээ зүгээр. Тэгээ ер нь биерээр ч ингээ хийгээ явчих болно л. Гэхдээ хүний хөргийг бол бас тэгмээргүй над санагддээ. Ярандаагаар эхлээд нэг жоохон тэмдэг тавиал тэгэл ажиллах юм байна. Тэгээ хөрөг хийгээд ахаар тэгээд урамшаад гэдэг юм уу? Мэлсгээ тэр хүний царай гараад ирдэг байхгүй. Эхлээл замбраагүй өнгөнүүд ингээл тавиал ингээл явж байгаа. Тэгэл нарийн юм аягийг эхлэхэр чинь. Нэг солигддаг дээр үе аткрит байдаг байсан ш. Тэр шиг мэлс гэж хүн ороод ирдэг. Тэр юу надад аюу гой санагддаг баг. Тэгээд
гоё мөчний өгөхөөр хүнд өөрийнх нь хүргийг хийгээд ингээд өөрт нөхөр өөрийгөө хараа баярлаж байгааг харах амар дуртай. Тэгээ хүмүүс намайг зарим нь хэлдэг л байх л та мэдгүй би сонсож байгаа фото хуулгаал гэдэг л баг. Би бол дотороо тэгж л боддог л доо. Зүгээр хардж байгаа. Фото хуулна гэдэг юм байна. Тэгээ фото хуулна гэж байдгүй. Уулна бол тий. Би яг хүнээ суулгаад ингээд зурвал бүр гоё. Надад амдаарн л байвал аль болох гоё. Яг тэгвэл амьд өнгө. Амьд үе би харж зурж байгаа учраас арай өөр. Фотог зураг бол нэг хэцүү. Маш хэцүү. Тэрний чинь өнгө одоо тэр юм бүгд өөрчлөгдөж байгаа шүү дээ. Фотон дээр ч одоо перспектив бол бүр байхгүй шүү дээ. Тэгээд тэгж амьдаар нь зурх нөхцөл байхгүй юм л дээ. Яагаад тэгэхээр чинь би төрний суулгаж зурж байгаа юм. Би тэрэнд цалин өгөх хэрэгтэй болго. Тэгэхээр над тийм мөнгө байхгүй. За энэ Монгол бүсгүйн зураг бол бас таны одоо яг ингээд зураачийн одоо дүр төрхийг харуулсан зураг гэж харж байгаа. Энэ охинд би айгүй баярлсан. Яг тийм миний хүсэж исэн хөдөлгөөнийг ерөөсөө яг тэр нүдээр ойлголцоод байж байгаа юм шиг байсан. Үнэн гоё. Тэгэл би нэг 5 6 зураг л авсан баг. Тэгэл одоо болсон. Тэгээ таны өссөн одоо тийм байршил тий. Тийм яг л хүссэн гаргаж байгаа. Өөрөө гаргаж. Тэгэл дараа нь нүүд фотонуудаа ингээд үзсэн чинь хаях фото байхгүй. Бүгд зураг болгочмоор тэг санагдаж байна. Тэгээ хөрөг зураг онцлог бол бас яг нөгөө хүнийхээ яг нөгөө хүнд адил байх хэрэгтэй тий. Фантаз байхгүй. Тийм. Тэнд худлаа юм зурх миний юу гарах юм. Би өнгөний хувьд өөрчлөлтээс тэнд нүүрэнд өөрчлөлт ирэх байхгүй шүү. Бодит. Одоо реалист зураг гэдэг шүү дээ. Тэр хүнийг л би яг л тэр чигээр нь бодол санаатай л хийх нь л чухал учраас тэрийг л хийн. Жохон хэмжээ алдах юм бол хүн биш болчих шээ. Тий, шал өөр хүн болчихно тий. Тэр хүн биш. Би нэг жохон хурдан гартай. Удаагт орох зураг. Удаан гэдэг чинь одоо тэгэл мэдгүй өөрийгөө доромжилж байгаа юм санагдаад л шүү дээ. Шийдийг сийма шийдчихвэл тэгэл хайчих гад идэх тийм замтай. Өөрийнхөө л яг бодсныг би ихлээр зургийг харчдаг байхгүй. За энэ зураг бол нэг тийм л болно даа. Тэгээ яг тэр цензураараа болцдог байхгүй. Тэгэл зурж байгаа л. Нөгөөх нь л болцсон юм санагдал. Тэгээ айждаг. Тэгээс хар марын дараа 2 сарын дараа нэг харна таалагдж болцсон байна гэдэг таалагдахгүй ганц нэг юм нэмэл тэгэл би зурган дээр нэг уддаггүй. Тэгээ хүний нүд гол байдаг. Харц чинь одоо тэгэл тэр хүний яах гээд байгаа юу хэлэх гээд байгаа Дотоод ертөнцөд хийж юу бодоод байгаа юм тэр бүхнийг харахад нүдээр л харна. Нүдүүгээр хөрөг байж болохгүй шүү дээ. Нүд нь одоо ингээд өөр өнгөөр зурцсан тийм байг. Тэр хүнийг илтгэх ганц юм бол нүд. Тийм учраас нүд харц гэдэг юм бол ерөөсөө хамгийн чухал. За энэ олон зураг дотроос одоо би сая анзаарчлаа. Энэ олон хүн ирээд зогсож байгаа нэг зураг бол одоо энэ бүсгүйн зураг байна тийм. Энэ бүсгүйн зураг. За энэ би их л бодож явсан юм л да. Иймэрхүү нэг зураг зурчих юмсан. Тэгээд нэг онгод дараа л ерөөсөө энийг нэг цаг 30 минутанд л хийсэн. Тэгээд дахиж хөрмөөрөө санагдаад. Тэгэл би яг хөрсөн чихтэй хаяал тэгэл одоо нөөцлөнөр гарч байгаа. За нэг сэтгэлийн илэрхийлэлтэй. Гэхдээ ийм зураг тийм амар төрөхгүй. Энийг хүн хадгалж үлдэнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэл нэг л тийм галзуурлын байдалд байж байхдаа л би хит татал боломжийн юм санагдал. Тэгэл ерөөсөө нэг цаг 30 минут л энэ дээр ажилласан баг. Тэгээд дахиж нэг ч хүрээгүй. Хүрх гэхээр л
хайрын сан мох болгочих гэдэг юм санагдаад. Тэгээд миний зургнууд ингээд харах юм бол нэг тийм нарийн тооц нусадтай ингээд стоор ламын шүдийн ингээд бүр өстэй ингээд зураад байх. Сонирхол над байдаг. Тэрнийг хийлгэсэн бол би яг өөрийнхөө бодсон хэмжээнд хөргөчл тэрнээс хашаа. Хай ичдэг. Хөрмөөрөө санагддаг байхгүй. Тэгээ зарим хүнд миний зургийг харахад дутуу юм шиг ажиглаж болно. Гэхдээ би өөрөө бодохдоо тоочийг шимэ тоочсон. Инээсэл би өөрөө бол тоочгүй. Бүр одоо тэр нүүрийн бүлтгэл геламаланы ингээд зураг. Би тийм зурганд өөрөө дургу. Антхан өөрийнхөө бодсон юмыг л зураг дээр гаргацсан л бол болоо гэж хайчдаг байхгүй. Нэг тийм дутагдaltaй. Тэгээ тэрэндээ өөрөө бас дуртай. Би нэг хүүхэд байхдаа нэг төдөөгаан таач уншиж байсан баг нэг зураг амьлан гэдэг нэг үглэг уншаад тэгээ хүүхэд байхдаа нэг бидэрс ингээ зураг хичээл орж тэгээд би бас нэр тэгээд тэр өгүүлбэр дээр ингэж гардаг штэ. Зургийг 1000 зурвал тэр зураг амьлт юм а гэдэг. Тэгээд би бас бодоод бас 1000 зурчвал ингээл зорлж исэн байхгүй. Тэгээд зураг амьлахгүй байсан юм а. Тэгээд одоо бодоход бол юм байхгүй. Ер нь бол ямыг хийх тусам гарт ордог. Та энэ хэлээ те энэ байхгүй. Ерөөсөө тэрийг л одоо бид нар ч ингээл яг шууд механикаар нь ойлгоод байсан. Яг үүндээ болох тэр юу гэдэг яг тэр хийх тусам л юм гарт ордог те. Би энэ юугаар илэрхийлж чаддгүй би 2000 он хүртэл зураг зурж байгаагүй. Гэтэ жоохон мэдлэг бол над байсан. Тэрийг суур те. Суур мэдлэг. Зураачийн техник те. Тэгэл 2000 оноос хойш ингээл жоохон юм хийгээл. Тэгэл 4-5 оноос ихтэл ер нь болох юм байна гэл ингээл. Зураал. Шилсэн компьютерээс юм хараад интернетээс маш их юм харна. Тэгэл олон дахин зураал ингээл өөрийгөө гоолоод ингээл. Тэгж байгаа л нэг зураач үзүүс чинь баярлаж. Болж истэ болдонаа. Чиний үзэсгэлэн гаргаж байгаа. Би гайхаж байгаа. Яа тийм чинь 30 зурагтай үзэсгэлэн гаргаж байгаа. Би 2006 онд анхныхаа үзэсгэлэн дээж гаргаж ирсэн. Өөрөө ч мэдгүй зурснаас одоо гэхдээ миний тэр зургаас одоо нэг ч байдгүй шээ. Өөрөө бас хэлжсэн. Тэгээ би санаж байна. Одоо анх удаа нэг зураач ингэж байгаа шүү. Нэг зураачийн дан одоо нүцгэн хүнтэй зургийн үзэсгэлэн гаргасан гэж те. Тийм л бах та. Би энэгээр чинь дан нүцгэн бүсгүйгээр нэг үзэсгэлэн гаргаж 50 хэдэн зурагтай. Үзэсгэлэн гаргаад. Тэгээд би тэрийг гаргахад айж ирсэн. Тэр чи 12 он билүү нэг онцлоо. Тэр бас Монголын бас энэ төрөлх урлагийн энэ үзэсгэлэнгийн нээлтэнд бас тэмдэглэдэг үлдсэн л тохиолдол баг. Би л өстө сонсоогүй тийм дандаа нүцгэн бүсгүйгээр үзэсгэлэн гаргаж нэг зураач гэсэн юм би сонсож байгаагүй. Зүгээр олон зураач нийлээд бол ийм бол гарч ирсэн гарч ирсэн. Гэхдээ энэ чинь үзэсгэлэн хийдэгсэн чинь баахан шалтгаан. Зарим бүр ингэсэн байгаа шүү дээ. Айс шүү дээ. Юу болох вэ шүү дээ. Тэгээд нэг цагтаа найзаас асуусан. Гэхдээ ийм үзэсгэлэн гарч байна. Үслэн үржээ бариад авах юм биш үстэй. Тэгээд тэгсэн чинь гоо болтой ийм байхгүй шүү дээ. Чи өөрөө зурсан чиний хөдөлмөр чи тэгэл тэрийг гаргаж ирэх. Өнцний лизээс нэг охин өрөөд ирсэн. Тэсний хаа ч нөгөөх нь ёстой яацд нөхрөн зураач гинэ. Тэгээ орж ирээд нөө чи шал өөр нүдээр миний зурнуудыг харж байгаа юм. Тэгэхгүй л өөр нэг эмхтэй сэтгүүлж орж ирээд пүү паа гэж унууд яанаа л гэж явуулсан. Чи манай нөхөр бас зураач гэл. Тэгсэн чи аюу айтайхан ярьцлагаа битэрхгүй юм. Тэгэл дараад нээлт болвол тэгэл юу тэр мартагдаад олон сэтгүүлч нар ирж байгаа асуултаас. Юу тэр айц мэц бол байхгүй болоод дууссан шүү дээ. Тэгэд би тэрнээс хойш 2 үзэсгэлэн тэрний өмнөх нэг үзэсгэлэн дээр бас л нэг 4-5
нүүц зураг тавьж илсэн л та. Тэгээ ер нь болох юм энийг дагнаад нүүзий гэж бодоод нэг хийжсэн. Тэгээ тэр үзэгдэл маань их гоё шүү дээ. Тэр үзэгдлийн 56 зургийг муудалтад авсан. Сая сүүлийн нэг бол би нэг жил бол шүү дээ маш завгүй байлаа шин үзэсгэлэн гаргана гэж бодсон чинь ерөөсөн. Энэ өвлийг бол яаж өнгөрсөн мэдэхгүй л нэг мэдчихэл өвөл өнгөрсөн. Одоо ингэ үзэсгэлэн тулаад ирсэн байсан чинь бол гинт энэ ч одоо юу вэ энэ чинь одоо яаж зохион байгуулах вэ гэл тэр юу чинь толгойдоор буугаад ирж ирсэн байгаа. Галзуурлын байдалд орж байгаа юм. Одоо тэгээ болж байна. Уулын амны одоо тэр жижигхэн одоо тэр таны одоо урлан гэдэг байшингийн одоо тэр зургуудыг одоо харж ахтай ийм том талбайд одоо бүгдээр тавигдаад өшөө цааталтан зургууд үлдсэн байгаа гэж боддог тийм. Тэр бас л их олон урамтай төрсөн. Тэгээд би бодож байна энэ зарим зургууд нь хүмүүсийн гар дээр байдаг зургууд ирсэн байх гэж төсөөлж байна. Яг нь миний одоо мэдхээр одоо жишээлбэл Монгол Улсын соёлын гавьяа сэтгэлтэн одоо CD шиг одоо манай сэтгүүлч бай тий. За тэрний одоо бас уран зураг цуглуулдаг штэ. Тэрний одоо уран бүтээлийн одоо юунд байдаг санд байдаг бүтээлүүдийг харж штэ энэ тий. Тий. За бид хоёрын түүх бол яг зураг гэнтертэй хамтарсан гэх юм уу? Бас нэг танилцсан тэр түүх бол нэг 20 жилийн урталт 20 30 жилийн урталт юм уу да. 3 дугаар хорволд байхад би очиж нэг зургуудыг үзэж байгаад за нэг 3 4 зураг бол худалдаж авч ирсэн. Тэр зургууд бол бас одоо их үнцэнтэй зургууд энэ үзэсгэлэнд бас тавигдсан байна. Ааны дээр байжлаа. За энэ бас их юу энэ чинь нөгөө рэпний урлаг тий. Энэ бол ийм мэрэгжил байлаа штэ. Тий, яг л ус онгоцыг гэж Одоо зоогдсон хөлөө онгоцыг гаргадаг тий. тий чирж гаргадаг юм болсоо. Тэр үед жоохон ус төрч жоохон ороо бусгаа хэцүү л байсан үе л дээ. Тэгэл тэр зургийг ингэж харж хальгүй энийг ер нь Монгол болгоцууд яасан гэсэн санаа орж ирэл. Тэгээ тэр зургийг зурсан. Дөрөв ерөнхийлөгчгээ зураад тэгэл хойш нь дандаа таньдаг усууд байгаа л да. Яаж ч нэг ийм хэмээр санагдаад. Монгол Улсын анхны ерөнхийлөгч очроод Тий очроод. тэгээд ерөнхийлөгч одоо баг байна тий. Ингээл тэгээ 3 дахь ерөнхийлөгч одоо энэ хоёр дөрөвдөх нь энд баяр барьжгээл тий. энэ баяр баяр цаа. Нямдэрч байна. Инх бол энэ сайхан бэлэг юм байгаа бол. За энэ одоо ингэ цаашаа үргэлжлээд явах юм байна тий. Гэтэ би энийг энэ усад би дарамжилж байгаа биш байхгүй юу? Энэ зурагч угаасаа ийм царайтай, яг ийм хувцастай. Ингээ байж байгаа байхгүй юу? Тэгэхээр би энийг хүмүүс харахтаа болдоо ерөнхийлөгчнийг дарамжилж гин гэж бодож магадгүй гэж асуудаг байгаа байхгүй юу? Гүү яг их зураг нь яг ийм. Тэгээд би энийг гол нь яасан гэхээр энэ зургийг хараад хүн өөрөө ургуулж бодог. Тэ? Тэр хүнд энийг цааш нь одоо ямар учиртай гэдгийг өөрөө бодох хэрэгчлөөг нь л би энд олгосон баггүй. Энэ үнэхээр энийг одоо энд би Монголын хэлбэр хийсэн байгаа шүү дээ. Монгол улсыг чирж байгаа юм уу? нэг үл ийсэн суулгацсан юм уу? Эсвэл ийсэн суулгацсан юм уу? Худлаа жүжиглээд байгаа юм уу? Үнэхээр урагшин татаад яваад байгаа юм уу? Энийг үзэж байгаа улсууд би үлдээж байгаа байхгүй. Над бол энийг ингэж л хүнд юм сэтгүүлэх бодуулахын тулд Уул нь эн чинь яхаа би одоо зогч гэж бодож. Энэ бол ингээд ер нь энэ яг ингээд зохилт. Энэ чинь юм байхгүй. Угаасаа эдэр энэ хөлөг онгоцыг хэрвээ ингээд хийсэн суулсан бол чирч гарах үүрэгтэй хүмүүс байхгүй. тийм үүрэгтэй ус. Харин тэгж чадчихгүй юу гэдэг тий. Энийг цааш нь ургуулсан бодох хэрэгтэй. Би Оросын зураачд их хүндэлдэг. Арга барилын. Би өөрөө тийм сургуульд сураагүй учраас их гоё бичлэлтэй. Зурмат өнгө шилжил тэр юм гайхамшиг. Ингээ сэргэн мандалтын үеийн одоо ингээл зурнууд болохоор бүр нарийн тойцсон байх байхгүй. Тэгээ над тэрэнд хаалагддгүй. Оросын зураачдын тэр бичсэн. Одоо тэр 1900-аад оны
Тэгэл одоо эх орны дайн үеийн зургнууд хүртэл байдаг шүү дээ. Том. Тэрэн дээр бичлэлт нь бол гайхамшигт. Одоо энэ дотор юу гэдгийг өөрөө чинь бас одоо нэг Бобор хүнийг тодорхойлсон бас зургууд байна гэж харж байгаа. Хөргөөс гадна тий. Өөрөө хэлжсэн шүү дээ. Анх удаа бол ингээд 56 ингээд нүцгэн одоо бүсгүй зургийг дэлгэсэн ийм мод үзсэн гаргасан гэдэг. Өөрөөсөө хүмүүс одоо ингээд Бобор гэхээр бас тийм бас нүцгэн бүсгүй зургийг бас үдээдэг бас. Энэ бас байна тий. Ингээд энэ зураг болгон түүхтэй. Тэгээ ерөөсөө энийг л хийхгүй бол үзсэн биш юм шиг болчиход идэг байхгүй. Заавал нүцгэн зураг оруулахгүй бол болдоогийн үзсэн биш юм шиг. Одоо ингээд би найзнырлгаа урилга явуулж байгаа шүү дээ. Утсаар ингээд явуул. Ямар зургтай хөрг. Гэтэ нөгөө юм чинь байгаа юу бас л гэдэг. Байгаа шүү дээ гэдэг. Чи тэгнэ гэж байгаа. Гэхдээ энийг хийхгүй бол ерөөсөө үзсэн биш юм шиг надад санагдаад байгаа. Энийг чинь зураач гашилж зурдаг. Тэр юм хүмүүс аваад хүндэлдэг. Тэрийг хадгалдаг, хайрладаг. Тийм учраас тэр чинь үе дамжаад чаддаг одоо боломж нь ойл хэдэн зуун жилсэн хадгалагдал одоо ингээл Да Винчи өргөнүүд ингээл байж л шүү дээ. Би адилхан болохтой гол нь биш шүү дээ. Ганцхан тэр хүний өөрийнх нь характер юу бодож байна, нүднээс нь юу гарч байна, ам нь ямар үг хэлэх гээд байна. Тэр л гаргах нь чухал байхгүй. Түүнээс өөр нэг адилхан зураад ингэх бол сонирн биш. Энэ шигтэй эн чинь өөрөө урлагийн бүтээл учраас хүмүүс тэрийг ойлгодог учраас тийм зураачийг ойлгож байгаа гэсэн үг. Тэгээ хадгалаад явчих. Энэ бол дэлгүүрийн бараа биш. Шал өөр ухтхан болчихж байгаа байхгүй. Тийм учраас хөрөг гэдэг яг цаг үеэл илэрхийлж идэг. Тэгээ тэр бол хойш ирээдүйн хэдгээр зуунд очихыг хинж мэдэхгүй. Энэ одоо ингээд Монгол бүсгүйчүүдийн хөрөг ба шүү дээ. Энэ зургийг бас ингээд тавихад бас энэ зуруулсан одоо хүмүүсээс нь зөвшөөрөл авах уу? Тийм байх уу? Байн. Зарим хүмүүс нь зөвшөөрн, зарим хүмүүс нь зөвшөөрөхгүй. Тийм өсгөн зураг учраас тийм. Тэ миний хөдөлмөр шүү. Ингэж надаар зурулчаад би тийм яах гэж зурсан байх вэ? Тэр хүн өөрөө авахгүй. Тэгээд би зургийг зурчаад. Би тэгээд энийг яах вэ гэдэг чинь сони асуудал болсон. Би зүгээр л энэ хүний зургийг зурч хадгалаад авах хэрэгтэй мó гэхээр бас болохгүй байхгүй. Тэгэл би энд ганц нэг тийм зураг тавьсан. Тэгээ нийтийн хүртэмж болгож байна тийм. Ямар би нүцгэн фотог аваад тавьж байгаа биш. Тий. Тэр хүний зургийг чинь би зураг болгохын тулд ямар хөдөлгөөн гаргав. Тий, уран бүтээл бол. Тийм, ингэж уран бүтээл болгочоод тэгээ би үзэсгэлэндээ тавих ирэхгүй байх гэдэг чинь. Тэгэхээр би тэрийг одоо яаж ойлгох вэ? Sorry. Монголчуудад бол бас ингээд бүх гэдэг бол одоо ингээд уламжлалтай. За энэ бол одоо ингээд харахад ингээд дэвж байгаа бүх юм шиг нөгөө талаас ингээд том ургаа мод юм шиг тий. Харагдаж байна. Монголын бүх хөгчүүд энэ ч. Тэгээ энэ 17 хүртэлх хөгчүүд л ер нь энд байгаа. Начнаас ахуулаад. Тэгээ зарим нэг юм нэмсэн л дээ энэ ч Санжаа Дамбыг нэмсэн. Ганц нэг хүн нэмсэн. Гэхдээ энэ бол ерөөсөө Монголын 2010-аас өмнөх оны улсын цалтай хөгчүүдийн зураг энд багтсан байна. Одоо өсгөө авраг багшгүй байна. Тэгээ Сумын Озор байна. Сүхбат байна. Мөнхбат авраг байна тий. Энэ дээр бол одоо Баянмөнх авраг багшгүй байна. Ингээд тий ийшээ бол бүгд ингээд яг хүн болчихсон. Түүхтэй болчихж байгаа байхгүй. Энэ бол одоо бас Монгол бүхий өргөнд байж болохоор зураг байна. Тий. Өргөнд бол байвал бүхий өргөнд байхаар зураг. Гэтэ би бас нэг зураг зурсан. Одоо тэр маань нэг залуу аваа явсан. Тэгээд тэр чигээр болсон л доо. Дэлхийн улс төрчдийг зурсан юм ерөөс.
тэн дээр 100 200 хүн байгаа хэрэг. Улс төрийн л ерөөсөө том лидерүүдийг ингээд жижигэн заазантар их том метр 80 метр инчтэй. Тэгээ тэрэн дээр Голдон Чингис хаанаа зураад тэгэл иргэн тойрон ингээд Монголынхаа түүхэн ерөнхий сайдуудынхаа зурвал улс төрчдийг зурвал тэгэл гадаадынх одоо ерөөсө бүгдийг зурсан да. Гитлер хүртэл байгаа. Их том зураг. Уул нь темийг нэг зурж ирсэн юм би. Одоо тэр залуутайгаа ч холбоо өрөөгүй уулзаагүй л тэр маань зогтоод байт юм уу би зогтоод байт юм гэдэггүй. Тэр маань ер нь жоохон лосуутай л явцсан зураг л да. Тэгээ би нэг хэрүүл орол хийдэг ч юм зааш шиг. Хүн ойлгоно үзэж бодвол бол миний их л чухал зургуудын нэг биш. За энэ одоо энэ зургаас гадна бол таныг бол хэлээд байгаа шүү дээ. Энэ бол ийм хоббитой одоо цуглуулах, техник цуглуулах хоббитой. Техник гэж хэлэх байх л та тий. Тэр одоо энэ бол гар утас байж харагдана лээ. Гар буу байж харагдана лээ. Тэгээ техник. Тэгээд энэ одоо энэ хөгжим тий. Энэ бол одоо тоглуулагч нар маш олон төрлийн тоглуулагч нар. Одоо бичгийн машин, зургийн аппарат. Тэгээд одоо бичлэгийн камер гэдэг яг ийм юм одоо таны бас одоо яг урлангийн одоо сонцгой байр эзэлж харагдсан. Одоо тэнийг тэр чин танаа гэрте байгаад байсан юм. Одоо энэ тавихтай бас өөр харагдсан юм. Энэ аюу гоё юу гэдэг нь одоо уран зургийн төслийн бас цаг чимэг болж байна. Би анх энийг цуглуулад эхнэртэй загнуулж ирсэн. Чи одоо нэг бах өгшүүн юм цуглуулад тэгээд. Тэгээд би ямар бууж юм биш цуглуулаад байсан. Тэгсэн чинь намайг загинж ийсэн хүн чинь ихлэ загнахаа байгаад дараа нь одоо бол ингээд тоос нээчин явчихдаг болоод байгаа. Тэгэд эдгээр чинь нэг сонин учирлаар ирд юм аа. Зарим нэгэн найз нар танд үлдээ. Сайн нэг аваараа. Би юм уу ингээд. Зарим нэг над тим байгаа гэдэг юм. Би чинь их л хатвартай. За чи амлсан шүү. Амлсан. Дараа нь их чинь шүү дээ. За чи тэрийг авчрахгүй бол өстой огчин шүү гэдэг ингээд. Одоо вэнд гарч ирсэн сайш нэг юм өвчтэй болчиход байна. Энд чинь ингээ хүн ганцаараа байгаад тахаар чинь тий. Зөвл бол ганцаараа л биш шүү дээ. Шинээр ажилдаа явсан. Энэ хоёр хүн баг би ганцаараа л байна. Тэгэхээр чинь нэг лагерийн тэнэг галзуу өвгөн шиг л болчих гээд байгаа байна. Нэг бол гарч авч өөрийнхөө адилхан амттай уулзаж нэг ганц хүндгэн татаж худлаа ярьж суух. Ийм хоёр сонголт нь одоо байсан. Тэгэл бай би тэрийг сонгохгүй. Гэтэ яхын тулд надад ертөнцийг бий болгомоор байна гэж бодлоо. Тэгэл эднээс чинь багаар цуглуулсан. Ингээд миний ертөнц юм байгаа байхгүй. Бос түнээс халдвар авах дургүй. Тэгээд нэг гоё юм гараад зурагчны хөшөөрөл тэрлөө хийгээд явдаг шүү дээ. Тэгээд бол тийм үнчнэл энэ гэрч миний ажлыг шөмжлөхгүй. Нэгч би шөмжлөхгүй. Би өөрөө л жаргалтай байл болоо. Тийм миний ертөнц би. Оглон энэ дотроо би эзэн. Тийм болохоор өөрний лагерийн өвгөн баймаргүй шүү дээ. Мásил өө гэж цаас юм цанаа дурж ирээ. Тэгэхээр чин өвөөлтэй зүгээр ихтэй. Арай нэг тийм баймаргүй нэ.